Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Өдрийн мэнд гэрүүлэн радио 104.5 эрхэм сонсогч танд зориулан амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэх гээд бэлэн болсон байна. Яг одоо бид гэрүүлэн радио 104.5-ын байраас найруулагч Мизо, хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний бие ажиллаж байна. Бид өнөөдөр 10 настангуудаа урьсан байгаа. За та нартай өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Одоо хүртэл 10 настан гэж хэлэх юм уу? 11 болцсон юм биш үү таад? Бид ингэж 12 сар гараад дөнгөж 10 За ингээд оролцогч нар маань гүрийгээд байгаа учраас одоо 10 нас гээд байгаа. Гэхдээ оноор бол 11 настай болсон байгаа манайд тийм ээ. За тэгээд өнөөдөр бид хамтдаа ярилцахаар манай төгөлдөр маань алсуу ганц сууд маань ирсэн байна. Өнөөдөр харин ундран маань харах ирж амжаагүй учраас өнөөдөр бид дөрөв ярилцах нэ. За тэгээ өнөөдрийн сэдв агуулга руугаа орохоосоо өмнө бүгдээрээ хамгийн сүүлд уулзаагүй болсноос хойш нэг том үйл явдал болсон ш. Тэр юу вэ? Сүүлийн 1 сарын хугацаанд. Цагаан сар. Яа, тийм цагаан сар. За тэгвэл энэ жилийн цагаан сарын баяр чамд ямар мэдрэмж төрүүлсэнийг хаалцаач. Цагаан сарын баяр ер нь чамд ямар мэдрэмж төрүүлсэн? Би цагаан сар тэмдэглэхгүй шүү дээ. За. Надад бол гоё исэн. Манай уул нэг их айл хэсэг дургу. Тэгээд энэ удаа даав хэсгүү гэсээр хагаад их олон айл хийсэн байсан. Тэр амар гоё исэн. Би айл хэсэг аягүй дуртай. Тэгээд нөгөө нэг мөнгө цуглуулж байгаа 5,000-аас дээш мөнгөө ингээ гахаанэгээд өмнө жил бид нэр аялсан. Тэрншгээ дахиад мөнгөө цуглуулж аялах гад. Тэгээд баахан айл хэсэг гэж уралдчихсэн. Тэгээ ашгүй аавыг нэрлж агаад бид нэр зөндөө айл хийсэн. За тэгээ гахаараа зөндөө мөнгө хийж чадсан байгаа юм да. За сайхан. Ихэнх мөнгө өгсөн баха. Цагаан сарын айлууд чи ээж аав нарт бүр юм өгөө. Тэгээд баахан юм л өгдөлээ. Ихэнх нь мөнгө өгсөн. За. Манай төгөлдрийн хувьд цагаан сар ямар мэдрэмж төрүүлсэн? Гоё эс. Тэгээд айл эсэл бэлэг аваад мөнгө аваад. Тэгээд манайдас зарим айл зарим хүмүүс ирсэн. Тэгээд ер нь гоё эс. Гэрт нь хүмүүс ирэхээр ямар гэдэг вэ? Гэрт хүмүүс ирэхээр заримдаа ингээд амар ойр байдаг. Ойр дотны хүмүүс ирэх юм бол ингээд тоглож мөнгө гоё идэг. Тэгээд бүр ингээд нэг их уулздаггүй. Гэртний биш хүмүүс ихээр ингээ өөрөө байж чадахгүй. Тэгэл ер нь айл хэсэг л гоё дөө. За. Надад бас энэ жилийн цагаан сар маш гоё байсан. Гоё мэдрэмж төрүүлсэн, баяр хөөртэй байсан. Нэр энэ жил миний жил гарч байгаа шүү дээ. Тийм үү. Тэгвэл хоёлаа одоо монголчуудын ярьдгаар хийн насаараа 12 тагаа юм шүү дээ. Тийм ба. За тэгэд цагаан сарын баярт би болохоор хамгийн дуртай яагаад тэгэхээр цагаан сарын баяраар гэрлүүгээ одоо төрсөн гэрлүүгээ тий. Одоо бол нөхөртөө болоод тустай амьдардаг болсон болохоор аав ээж дээр очиж золгоод мэд мэдээд хамтдаа ах トゥ нартайгаа уулздаг болохоор би цагаан сарын баярт бол хамгийн дуртай. За тэгвэл бүгднгийнх нь хувьд л янз бүрийн тий гоё мэдрэмжүүдийг төрүүлсэн байх нь. За тэгвэл өнөөдөр бидний энэ 7 хоногийн ярилцах сэдэв бол эрүүл сайн сайхан байх нь гэсэн сэдэв байгаа. За тэгвэл би та гуроосаа эхний асуултыг ер нь чи өөрийгөө ямар байх юм бол одоо эрүүл байна гэж хэлэх вэ? Би нэг эрүүл биш байх гэж бодож байна. Ягаад гэвэл тал хуваар нь эрүүл биш гэж бодож байна. Ягаад гэвэл би тал хуваар нь зөв хооллоод илүү хуваар нь жоохон чихэр мэхэр их ихтүүлж иддэг. Тэгээд уц жоохон их үздэг болохоор эрүүл нэг сайн биш гэж үзэж байна. Тэгээд яг эрүүл гэд хэлийг гэхлээр утас үздэг, чихэр иддэг болохоор яг эрүүл байгаа гэж хэлж чадахгүй гэсэн үг байна. Би ямар ингээд ханиалгах өвчин тусаж байгаа болохоор би эрүүл гэж бодохгүй байна. Бас өвчин тусаж байгаа болохоор уу? За. Би гэхдээ гой дэлгэрүүлээд асуух нэг зүйл байгаа шүү ганцвдаа заа юу. За. Чи харин тэр хэд нь хариулаарай за. Асуугийн хувьд эрүүл байна гэхлээр ямар байвал чи өөрийгөө эрүүл байна гэж бодож байна? Ер нь бол чихрэл нэг жоохон нэг идэхээ жоохон болчихлоо юм бол өөрийгөө эрүүл
болно. Ер нь бол гэртээ бол ер нь бол дандаа ногоо иддэг л дээ. Гэтэ ер нь бол дандаа л хаяадаа л чихэр иддэг болохоор нэг өөрийгөө нэг юу лээ. Миний эрүүл 70% юм уу? Тэгээд чихэр иддэг нь тэгээд 30%. Хэрэг чихэр иддэггүй байсан бол эрүүл байдал нь 100% байх байсан гэж бодож байна уу? За. Төгөлдөр асуултаа ойлгосон тий. За. Миний хувьд бол яг эрүүл ингээд байх яг яавал эрүүл байх нь бол зүгээр ингээ өөрөөр хэлээ. За. Ямар ч гэсэн мэдээж ус эцэхгүй ингээ чихэрлэг юм хийдэггүй. Тэгээ чипс ирсэн чихрийг бас хийдэггүй. Тэгээ. Тэгээ дархлаагаа сайн дэмжиад хоол сайн идээд байх юм бол эрүүл байна гэж бодож байна. За. Гэтэ яг миний эрүүл хувь бол гэдгээ нэг 50% баха. Уусаа би амар их ус үздэг. Тэгээд хаяа ер нь бол ихэнхдээ чихэр иддэг. Тэгээд амар их болж чихэр иддэг. Баяраар л амар их иддэг. За тэгвэл хамгийн эхлээд ганц сувд хэлсэн шүү дээ. Утас үздэг болохоор гээд ягаад утас үздэг байдал нь эрүүл байдалд нь нөлөөлж байгаа гэж бодож байгаа юм бол Ягаад гэвэл бид нар саяхан эрүүл мэндийнхаа хичээлдээ л үзсэн. Тэгээд нэг хүүхэд байх найзындаа хонлоо гэж худлаа хэлдэ шүнжэнгөө бисий тоглоод тэгээд хар дар зүтлээд нүдэн улаагаад хичээлдээ муу болоод тэрнээс болоод тархлаа мууддаг гэдгийг би мэдээд авсан. Тэгээ саяхан хамгийн сүүлийн эрүүл мэндээр яг энэ хичээлийг орсон шүү дээ. тийм үү. За манайд хэрвээ ханиалгаад хоолоогоо засахар болох юм бол микрофоноос гоё холдож агаад гараараа ковид үед заасан шиг ингэж дарж агаад тэгээд ханиалгаараа заа юу хоолоогоо засвал тэгэхгүй бол нөгөө радио сонсдог хүмүүст нь Амар чанга сонсогдчих. яг үнэ чихэнд нь айгүй өвтөхөр агаад. За тэгвэл өглөө сэрлээ. За. Өглөө сэрэхэд юун сайн байвал чи тэр өдөржингөө гоё тухтай өдрийг гоё өнгөрүүлдэг вэ? За төгөлдөр ихлэ хариулъя. Яг тэр оройн яг хүүхдээ яг унтахсаас агч 9-10 цаг штэ. Яг 10 цагт унтаад тэнгүүтээ яг маргааш өглөө нь яг эрт босоод гоё дасгалтлан хийгээд ингээд гадаа ирвэн амар хүтэн биш утаа мутаа байхгүй яг гоё байх юм бол гадаа гарч гүүгээд ус унгаагүйгээд тэгм бол хамгийн гоё өдөр болно гэж бодож байна. Эрт унтах өглөө босоод дасгал хийх гоё ус ухуулаа. Тэгвэл гоё тэр өдөржингөө гоё өнгөрүүлнэ гэж бодож байна. Гэтэ би яг энэ үйлдэлийг нэг хийж байгаагүй л тээ. Тэгээ тэгж бодож байна. Бодож байгаа юм тий? Тийм би өөрөө тэгж хийдэг тэр. За хоёул энэ дэр нэг юм өргөжлүүлээд яриа шүү. За Тэр төгөлдрөө. ирээдүйд хийх бол хийдэг болох байхаа. Тийм үү. За Ер нь бол тэр хүн одоо унтахаасаа өмнө одоо бие арчлаад тэгээд гоё ингээ эрт унтахаар гоё хаяада ингээ гоё зүдэлтэй штэ. Тэр зүудээ бодоод гоё эсгэн гэж бодож байна. эрт унтаад гоё зүдэлх юм бол нь тэр өдөр гоё өнгөрнө. За ганц удаа. Гэтэ гоё зүдэлж байгаа сэрчгээр бүрэн муухай шүү. Тийш тий. За яавал гоё байх вэ гэвэл өглөө босоод гоё том талбайтай байсан бол гоё талбайгаа жоохон хөнгөөж ягаад гэр бүлтэйгээ өглөөний цагаан амталхаа идээд тэгээд хичээлдээ явах юм уу тийм одоо өдрийг өнгөрүүлэх л юм. Өглөө сэрэхэд юунд сайн байвал тэр өдөр гоё өнгөрөх вэ гэж байгаа байхгүй. Юунд сайн байвал? Дархлаа сайн байвал. Эрч хүч сайн байвал. Надад л ирч хүч одоо дархлаа сайн байвал хоолой одоо юугүй одоо ингээд өвчм байхгүй гоё сэрхэл сайн байх баг. За тэгвэл хэрвээ 3 хоног заяа дараалаад гоё чипс идээд эрзэн чихэр идээд гоё сонсогч газтай ундаа уугаад Оц үзээд тэгээд утас үзээлцтэй гоё жаал тоглоал шөнийн 2 цагт унтвал тэгтээ 3 хоног дараалаад шүү. Тэгвэл маргааш нь юу болох вэ? эрүүл мэнд нь 50-аас буугаад бүр 10 болоо тэгээд ер нь бол эрүүл мэндийн армууд нь дархлаа амир муудаад нүдний доогуур ингээ хөхрөөд нүд нь улаагаад тий. За өөр хариулт нэмэх хүн байна уу тагцахгүйгээр за. Ер нь бол штэ нүднийх нь хараа нь муудаж их одоо штэ
Одоо тэр хүмүүстэй 90% хараатай байхад одоо хараа нь муудаад тэгээд нүдний шил зүөх. байх. За. Ганцад юу гэж Тэгээ 3 өдөр дараалал арай амар юм аа. Миний бодлоор бол тэр хүүхэд тэгвэл хэрвээ би тэр хүүхдээ оронд байсан бол одоо эмчилгээнд орох байсан баг. Тэгээд яг Facebook дээр явж исэн шиг нэг хүүхэд яг хоолооч идэхгүй амар олон өнөг утас үзээ тэгж жагаад бүр амар тунхаалаад тэгээд яг цагдаад яаж байгаа заавал хүчээр юм яасан шиг санагдчихээн. Гэтэ би тийм амар болохгүй байх. Би зөвхөн жоохон тэгчих юм бол одоо нүдэн муудна мэдээж. Тэгээд дархлаа нь муудна. За. Ер нь босож хөдөлж чадахгүй болно байрнаасаа. Тэгээ дарахлааны утах юм бол ханаа төрнө. Тэгээд өвчин амархан тусна. Хагалгаанд болж магадгүй гэж бодож чинь. Хагалгаан чирээ юу юм бэ? Харин Тэгээ тэр хിവэрээ удвал хагалгаа орох магадaltaй болох юм болов уу? Анти хэвээрээ удах юм бол хагалгаан дээр авах. За тэгвэл нэг ийм зүйл юм. За. Хамгийн сүүлд за хин нэг ингээд чамайг баярлуулсан. За. Эсвэл чи хин нэг ингээд баярлуулсан. За. Тохиолдол гэдэг юм бол санаанд нь ямар нэгэн зүйл орж ирж байна уу? Хамгийн сүүлд хин нэг нь чамайг баярлуулсан. Эсвэл чи хин нэг баярлуулсан. Энэ чиний сэтгэл санаанд яаж нөлөөлсөн бол? Намайг өчигдөр баярлуулсан шүү. За. Өчигдөр нэг цэргийн баярлуулсан шүү дээ. Тэгээд ингээд манай ингээд ави манай өвөө ингээд зэрэгт явж исэн баггүй юу? Уус явсан. Тэгээд цэргийн баяр өчигдөр тэнцэглээд торт авсан байсан. Тэгээд орой ээж аав эрэхтэй ингээд яг миний дуртай 2 юм авчирсан. Тэр нь дөнгөж сая таны эрүүл мэнд муу гэд идүүл муу гэж ярьжсэн хоёр цэлэн баггүй. За. Эрдэнэ хэр чимс хоёр. За. Тэгээд яг өгтөнд амар баярлсан. Тэгээд өчигдөр гоё торт идсэн болохоор бас баярлсан. Хүмүүс чамайг баярлуулсан чиний сэтгэл санаа ямар байсан? Гоё. Ямар ч гэсэн ингээд идэх гоё юмтай боллоо даа. За, миний цагаан сарын идэх чихэр дуусаагүй байгаа шин. Миний цагаан сарын бэлэг зарим нь ер нь бол дуусж байгаа. Гэхдээ үлдсэн байгаа. За, манай хоёр асуултаа санаж байгаа тий? аха. Санаанд нь орсон уу гэсэн чинь? Бараг орж илдэггүй дээ. Гэтэ нэг цагаан сарынх л орж илж байна. За. Яг цагаан сараар хүмүүс бэлэг өгдөг дөө. Тийм. Тэрэн дээр л таалуулах чинь. Тэндээс өөр нэг хүн намайг баярлуулсан явдал баг байгаа. За, тэгвэл цагаан сараар хүмүүс гоё бэлэг өгсөн чинь чи тэнд нь гоё талархаж чинь гэсэн шүү дээ. Тэгвэл хүмүүс чам цагаан сараар бэлэг өгөх нь чиний сэтгэл санаанд яаж нөлөөлсөн гэж бодож байна? Миний сэтгэл Ямар санаа өөрчлөлт гарсан бол? Одоо амар их ууралдаг байсан. Тэгж жаад одоо ингээд бэлэг өгөхөөр яг яана яах бол одоо юу их бол гэд мэдгүй. Тэр сэтгэл санаа нь ингээд шууд бэлэг рүү ойртоод нэг хөгжөөд ууран зүгээр гараад шууд баярлаад ах шиг байсан. Тэсээ үл яв мэдээлж чадаг. Өөрөө мэдэрч чадаагүй. За, асуу санаанд байна уу? Энэ нөгөө 2024 оны л хата. За. Гэхдээ хин нэг баярлуулсан тухайга бас санаж байна шин. Заавал өөрөө одоо нөгөө бэлэг аваад баярлсан биш. Тийм зүйлээ л асуу болчих байлаа шүү. 2024 оны 12 сарын 25-нд манай ангийнхаа нэг шинэ жилээс ахгүй юу? За. Тэгээд монита зохиогоод би өөрөө ингээд нохоонд амар дуртай байхгүй юу? Тэгсэн чинь намайг сугалсан хүүхэд надад штэ. Нөгөө нэг монитор дээр нөгөө нэг нохоон чихмэл өгсөн. Жинхэнэ нохоо гэсэн байх хэрэгтэй. Би яас. Жинхэнэ нохоо гэсэн бол тэр чиний хамгийн сайн алзшууд болох байхаа. Тэгэхээр тэр чинь бас яг амьдрал дээр бодит байдал дээр хэцүү ш тэр нохоог чи яаж тийжих үү яах вэ их үү тэр. За тэр нохоо тийж. За. Тэгээ чихмэл өгсөн чинь. Тэгээ тэр надад бүр амар гоё таалагдсан. Тэгээд гоё хин тэр монитор чинь чамайг баярлуулсан чинь чиний сэтгэл санаа яаж өөрчлөгдсөн санаж гинөө? Гоё. Ер нь жоохон штэ нөгөө нэг ангийнхаа амар шуугантайс ахгүй юу. Тэгээд жоохон нөгөө стресстэд. Тэгэл ингээл хийжсэн чинь монитор зөхөөгөө тэгээд гоё хэлсэн үү? тийм гоё болсон. За. Манайхаас яг монитор зөхөөгөө кино үзээ тэгээд харсан. Тийм үү. За. За тэгвэл өнөөдрийн чинь сэдэв болохоор эрүүл сайн сайхан байх нь
гэдэг сэдв байхгүй юу? Тэгвэл хүмүүс эрүүл сайн сайхан байхад ийм 3 зүйл нөлөөлдөг гэнэ. За. Энийг бид нэр заримдаа эрүүл мэндийн гурвалжин гэж бас хэлдэг. За тэгвэл миний асуусан асуултанд та хэд хариулснаа бодоод үзэхээр хүн эрүүл сайн сайхан байна гэдэг нь ямар 3 зүйл ордог юм шиг байна. Биш ингээ гурвалжин гэж байгаа штэ. Гурвалжингийнх нь орой дээр нь эрүүл байх нь тэгээд яг доотлих нь хоёр дээр болохоор сайн тэгээд сайхан хоёр нь. За баярлалаа. Амжилттай оролдлого хийлээ төгөлдөр. За тэр эрүүл мэндийн гурвалжин гэж зарим хүмүүс хэлдэг байхгүй юу? Гэхдээ эрүүл сайн сайхан байдал нь тэрнээс ч бүр том ойлголт л та. Гэхдээ энэтэй ижилхэн бас хэлэгдэж болно. За. Ямар 3 зүйл нийлжиж хүмүүс гоё эрүүл сайн сайхан амьдрт юм бол. Багшаа биелээ. За. Нэгт бол дархлаа. За. За хоёр талаараа одоо ингээд тийм муу хор нөлөөтэй юмнуудаас холдох. За. Гурав талаараа өөрийгөө эрүүл болгох гэж зоригжуулах Баярлалаа. юм байна. За. Алсан хуваалцахгүй бол би шууд хэллээ. За. За ер нь бол 3 зүйл юм байна тий. Тийм. Тэгээ 3 зүйл хамгийн их нь бол ер нь бол дандаа дасгал хөдөлгөөн хийж биегээ нөгөө нэг Чирэгжүүлэх. тийм. Тэгээ хоёр дахь нь бол ер нь бол дандаа ус. За, гурав дахь нь эрүүл хооллолт. За. Төгөлдөр яасан юм? Яг хэлнээс санагчлаа. За. Тэгээд гинт өөр мараад ирлээ. За. За нэгт нь болохоор ингээд цэвэр агаартай газар сайн байх. Цэвэр агаартай байх. Тэгээд хоёрт нь болохоор яг дасгал хөдөлгөөн сайн хийх. Гуравт нь болохоор ингээд муу юмнуудыг муу тийвсээр тэдний ингээ их идэхгүй уцыг үзэхгүй байх. За. Тэр 3 зүйл дээ штэ. Нэгдүгээрт нь биеийн эрүүл мэнд. За, биеийн эрүүл байхын тулд юу их ёстой та гурав сая хэлцээ. Юу дасгал хөдөлгөөн хийх ёстой? Биеийн эрүүл байхын тулд өөр Хор нөлөөтэй юмнаас холдох. хор нөлөөтэй зүйлээс холдох. За, эрүүл хооллолт тий. За. Өөр биеийн эрүүл байхын тулд төгөлдөр төрөн ямар байвал өдрийг гоё өнгөрүүлдэг гэдэлээ. Оройн ямар байх юм бол өглөө нь гоё утдаг гэдэг. Эрт унтах уу? Яг зөв. Биеийн эрүүл мэнд гэдэг нь тэр эрүүл хооллолт, тэр эрт унтаж амрах, тэгээд бас дасгал хөдөлгөөн байдаг юм. За тэгвэл эрүүл сайн сайхан байхын тулд хамгийн нэгдүгürt биеийн эрүүл мэнд бодож болох нь. За хоёр дахь гурвалжны болон. Гурвалжин чи хэдэн болон таилаа? 3. Тэгээ гурвалжин гэдэг ааш тий. Хоёр дахь нь болохоор сэтгэл зүйн эрүүл мэнд. Та хэдээс асуусан шүү дээ. Хин нэгнийг баярлуулвал хин нэгэн чамайг баярлуулвал чиний сэтгэл санаа яаж өөрчлөгддөг вэ? Багш бид гоо таны түрүү асуусан асуултыг яг сайн ингээ бодоод яжсэн бол яг яг шууд хариулчихсан юм шүү дээ. Тийм. За тэгвэл сэтгэл санааны эрүүл мэнд вэ? Сэтгэл зүйн эрүүл мэнд гэж нэр хэлдэг юм. За биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйгээ эрүүл байхыг гэвэл тэгвэл бид нар яавал сэтгэл зүй эрүүл ах юм бол сэтгэл санаа маань Баяр хөөртэй байх. Баяр хөөртэй байх. Nice. За Өөртөө ч бол уурлахгүй. Уурлал ингээд би ингээд сэтгэл зүйн ингээд муужрна гэсэн үг. Тэрхэн хөгжөө бэлэн. хөөх шүү дээ. Гэтэ бид нар уурлах гэдэг мэдрэмж бид нар байх ёстой юу? Байх хэвээр. Хүнд юу нь бол бүх мэдрэмжүүд байх хэвээр. Гэхдээ уурлахаараа нөгөө ямар зүйл хийж ийнэ гэдгийг л хүмүүсийг өөр болгодог гэсэн шүү дээ, тий. За тэгвэл манай ганц үд хэлсэнгээр тэр сэтгэл хөдлөлийг зохицуулах, удирдах. Тэ хүнд ингээд баяртай байх юм бол яг үндэ гайг баха. За би таагуураас уурлахгүй байх юм бол. Гэхдээ уурлах хэрэг байх гарна шүү дээ тийм зүйл, тий. Багшаа. За таагуур хамгийн сүүлд юунд стрессцэн? Хамгийн сүүлдөө Энэ үгийг ер нь бид нар мэддэг юм болов? Мэдэн шүү дээ, таньдаг үг, тий. За хамгийн сүүлд юунд хамгийн сүүлд бодод би яг юунаас өчигдөр За ангийнхнаас олж би ингээд салаагаа хариуцдаг байхгүй юу? За. Ядчихад өчигдөр баг манай сургуулийн бүх багш шүлээ авсан. За. Тэгээ манай багш яахгүй нэг жижүүл багш ороод За. тэгсэн тэр багшийн нацаа үдээ биднийг анхаарахгүй тасгал өгөөд За. тэгсэн манай ангийнхаа нэгээр ээлжилж зүгээрээ замаа ээлжих юмдаад тэгээд тэгснээ зүгээр яахгүй хүн өдөө тэгээд жоохон уурхулсан. Тэгвэл сэтгэл зүйн эрүүл мэндэ хамгаалахын тулд тэр стресст үед тэрийгэ зөв удирдах зохицуулах юм байна.
Тий. Тэгээд би тэрийгээ дарах гэж үзээд хоёр найз руугаа нэмсгэлж харж явсараад арай гайг болсон. За. За тэгвэл 3 дахь гурвалжингийн 3 дахь болно. Энэ 3 дахьыг нь ер нь манай 3-ч гэлтгүү маш олон хүмүүс энийг орхигдуулдаг зүйл байгаа. Хамгийн ихний хоёрыг нь бол хүмүүс ер нь хөвчлэн мэддэг юм байна. Дархлаа юу? Үгүй дархлаа бие эрүүл мэндэд орчиж байгаа. Тий. 3 дахь нь болохоор нийгмээс хамаарсан нийгмийн эрүүл мэнд. За жишээлх юм бол Яг орхихоор л юм байна. тийм аз гэр бүлийн харилцаа муу ах юм бол тэр хүн эрүүл сайн сайхан байж чадахгүй гэсэн. Тийш. Тий найз нөхөдгүй байх юм бол бас тэр хүн гой баяр хөөртэй ад жаргалтай байж чадахгүй гэсэн. Кинон дээр ингээл ганцаардсан хүн ингээм амин баралж байгаагаар гардаг шүү дээ. Яг тийм. Тэр чинь яг эрүүл мэндэ бодохгүй. Нийгмийн эрүүл мэндэнд асуудал үүссэн ш тий. Тэгээ дээрлхүүлэх, ялгуурлангаа дурхах гэл тий. За тэгэхээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийвэл зүгээр юм шиг вэ? Нэг энгийн хариулт. Бусадтай ярилцаж илүү дотносох. За. Тийм шүү. Ингээд ээж аав ингээд ойр дотны хүмүүстэйгээ ингээд миний ингээд сургууль дээр тэгээд байна ингээд байна гэд ингээд сэтгэлийн хөхөөрөө ярилцах. Хансууд. Надад олж ирдэггүй. За манай хоёрын хэлдэг яг зөв. Ярилцах, ойлголцох, эвтэй байх тий. Бусдаа хүмүүстэй харилцаа эвтэй байх үед тэр хүний нийгмийн эрүүл мэнд гэдэг зүйл эрүүл сайн сайхан байхад нь нөлөөлдөг байна. Гэхдээ ингээд тэр нэг ганцаар цагаан хүн хичнээн ингээд найзтай боллоо гэд нэг тэр бусад хүмүүс нь тэр хүүхдээ ингээд тоохгүй ингээд дэрлэмэрсэд хам болохгүй байна. Тэгвэл бид нэр тэр үед яах ёстой вэ? Тэгвэл бид нар өөрсдөө очиж тэр хүнтэй ярилцсан. Том хүнд хэлэх ёстой. Том хүнд хэлэх ёстой. Яг тэр хүүхэд нь хэрвээ чи байх юм бол өөрөө яах ёстой лээ? Байлах ёстой. Би юу? Ахан тийм одоо хин нэг нь чамайг дээрлэгээд тэгээд яг саяны чиний хэлсэн шиг юм зүйлс болох юм бол ганцаардаад тэгээд Ямар ч том хүн бол хэлэх байхаа. Яг зөв. Бусдаас тусламж гуйх хэрэгтэй шүү дээ. Тийм кинон дээрээс ингээд яг тиймэрхүү үйлдэл болсны дараа хинт жилэхгүй явсаар байгаа тэгээд ганцаардаа. Төрөний муухай зүйл болдог шүү дээ. Тэгэхээр эрүүл сайн сайхан байна гэдг нь энэ бүхэл бүтэн энэ 3 зүйл нийлжээж бий болдго юм байна. За. Тэгээ өөр зөндөө олон жижиг юмнууд байгаа хаа. Тийм жижиг зүйлүүд энэ дотор байгаа. За жишээлх юм бол хоол идэхгүй нэг өдөр явъя. Юу болох вэ? Ус уухгүй нэг өдөр явъя. Тэгвэл бид нэг баг төвчж чадахгүй хаа. Би бүр жоохон нүд улаацсан. Биш нүд улаах яах вэ? Гэж жоохон туранхаа болж эхлэх баха. Яг ингээд үлсөөд тэгээд одоо өвчин авч магадгүй. Дархлаа мууднах. За яах вэ? Асуу. Ер нь бол ус уухгүй гэхэр хүний ам хатаад тэгээд ер нь л эрүүл мэнд нь муудагдана. Тэгээд хоол идэхгүй байх юм бол баг дэглэн байж байгаа л гэсэн үг. За тэгвэл ингээд сэтгэлээр унсан үе гэж байдаг шүү дээ тий. Тэгвэл тэр үедээ чи өөрийгөө яаж тайвшруулж харагддггүй? Би тэгтээ өөрийгөө нэгтэйгээ зарагддаг шүү дээ. Ингээд янз бүрийн хийж байсаар аал тэгэл уур гараал. Би төгөлдөрт нэг саяхан сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарал тавьсан байхгүй юу? Тэгсэн чи төгөлдөр би үгүй хэлэхгүй би ууртай байна гэсэн тий. Санаж ин үү? Та бити ярил. За. Яагаад энийг ярьж байгаа юм гэхээр энэ нөгөө би чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд нь санаа тавьж байгаа байхгүй юу? Төгөлдрөө зүгээрөө гэл тий. Тэр таны тэгсний дараа би яа гоё болсон шүү. Тийм үү. За. Багшаа. Нөгөө сэтгэл готролтой үе та сая юу гэв? Сэтгэлээр ингээд унтсан байгаа үедээ яаж өөрийгөө тайвшруулдаг вэ гэсэн. Би болохоор тэр орондоо ингээд амандаа өглөө дуудуулах юм уу? Ямар нэг юм өглөө. Тэгээд тэгжаад эсвэл цаасан дээр сараачиж юм бичих юм уу? Эсвэл хайда би зүгээр сууж агаад хүн болгоноор харахтаа нэмсэглээд зүгээр юм шиг сууж агаад аашх юм галчдаг. За тэгвэл сая хоол идэхгүй ус уухгүй гэдэг чинь биеийн эрүүл мэнд тий. Сэтгэлээр унсан үедээ өөрийгөө яаж тайвшруулах гэдэг чинь сэтгэл зүйн эрүүл мэнд. За тэгвэл 3 дахь нь хэрвээ чи хин нэгэнтэй муудалцвал олон хоног ярилцахгүй байх юм бол юу болох вэ? Багшаа дотны үнтэйгээ муудалцчих юм болно штэ. Тэгээд бас ер нь бол харилцаа
харилцаагаа ер нь нэг баг хэд хоног тасалж ийн л гэсэн. Харин тийм. Гэтэ яг сайн найдаж байгаа муудаж чаар өрөөнд муухай байдсан шүү. Харин. Яг Миний бол бүр нойрч хүрдэг. Унтаж чаддаг. Тэрийг хаа тэгдэг. Ялангуяа бүр хамгийн ойрын хүнтэйгээ модалчих юм бол бүр нойр хүрдэг. яг дотроо зүглээд унтаж чаддаг шүү. Санаа зовоод эсвэл хэлсэн үгээ бодоод эсвэл гомдоод эсвэл өөрийгөө буруутгаад байдаг. Багшаа. Одоо таны ирээ. Зүгээр. 5 дугаар ингээд манай 4 дугаар ангид байсан нэг сайн найз маань шилжчихсэн. Тэгээд би ойдоо тэр найзаагаа зүүдлээд бүр бараг зүүдэндээ уйлж исэн санагдаад. Тэгээд тэр найзаа санаж ингээд яг тэр найзалдаг байсан хүний санаа тэгээд чата найз байсан бол хэрвээ хэлэхгүй яагаад шилжсэн гэд асуух байсан гэд зөндөө бодож байгаа. Бодсон уу? Ганц удаатай эрт октоодоос ижлэхэн зүйл тохиолддог юм шиг. Би нөгөө та чиг сурагч байхдаа найзалдаг байсжгаад оюутан болоод огт найзлахаа болцсон нэг сайн найз маань байдаг байхгүй юу? Гэхдээ одоо огт найзалдаг холбоогүй. Тэгээ тэр найзаагаа зүүдлээд уулзаад буцаж эвлэрж ийн гэж зүүдлээд уйлаад тэгсэн ирсэн чи ингээ уйлцсан. Харин би нэг удаа нөө шилжигч юм муухай юм билээ шүү дээ. Тэгээ би шилжээд хуучин найзуудаа бодоод тэгээ тэр өдөр сургуулаа ягаад ч амар нэг тийм амар их тойрж орж исэн санагдаад нэгээд ороод ингээд анги руугаа орсон чинь намайг хэн ч хараагүй тоогоогүй гэж зүдлээд нордсан ангийнхнаа харахгүй байсан л да тэр үедээ. Тэгээ орцсон өглөө уйлцсан бас. Харин. За муудалцал тэгвэл бүгдээрээ яах вэ? Олон хоног боллоо. Яарсан уйлсалдахгүй хаа. Тэгвэл юу болох вэ? Муудалцад олон хоног болчвол биднэрт юу болох вэ? Харилцаа таслаад дахиж одоо ярилцахгүй болох байх. Ингээд бүр таслаад хоёр тийшээ салж явах байх. Одоо ингээд амар гой зүрхээсэн чи ингээд тасраад тэгээд айгүй мохоо хоёр тастаа зөрөх болох. Тэгэхээр би түрүү нэгэн хэлчихсэн шүү дээ. Би тэгээ юм хэлчихсэн аахгүй ингээд ямар нэгэн том хүн ингээд хүүхэд юм ахуулмаар байдаг шүү дээ. Ингээд тоглоом ч юм уу, энэ зэмэр гоё юм ч юм уу, чихэр ч юм уу те. Тэрийг ингээд авч өгөхгүй болохоор ингээд хүүхдүүд жилтгөө би ч гэсэн хаяа тэгж ууралдаг. Тэгээ яг тэгж ууралсан үедээ би ингэж боддөө шүү дээ. Ингээд би яагаад ингээд уурлаад байгаа юм бол энэ хүн чинь миний төлөө ингээд юугаач өгөөс буцахгүй миний төлөө зөндөө олон хүн хийсэн байхад ганц юм авч өгөнгөн төлөө би яагаад ингээд ууралж байгааг харамсдаг. За тэгвэл олон хоног хугацаанд хин нэгэнтэй найз нөхдөд гэр бүлийнхэнтэйгээ муудалцах юм бол биднэрт юу тохиолдох вэ гэсэн миний лав нойр хүрдгүү гэсэн та хэд их яадаг. Ганцаарддаг. Ганцаард нь ярилцах хөнгөө олдог. Тэгээд одоо өөр ганцхан найз ялаа гэж бодъё. Тэр найзтай харилцаа тасалжвал тэгээд хинч таахгүй гонилаа. Сэтгэл зүйн эрүүл мэнд муудна. Тэгээ харамсна. Яг үнэн. Гэхдээ яг саяны хэлдэг энэ бус хүмүүстэй холбоотой харилцааг болохоор нийгмийн эрүүл мэнд гэдэг. Тийм. За. Тэгээд сэтгэлээр унсан үедээ өөрийгөө тайвшруулж чадахгүй, стрессээ зохицуулж чадахгүй бол тэрийг сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг. За, окей. За, одоо бүгдээрээ өөрсдөө сэтгэл зүйн хувьд хэр эрүүл байгааг нь онцлоох уу? За. Та гурав бэлэн үү? Бэлэн. За, би бэлэн. Би бас хамт онцлох. Бас нэг юм үннээ хэлж мэлэг тиймэрхүү тоглоом юм. Тиймэрхүү юм шиг санагдаад. Санагдаад байна уу? За. Өөрийгөө онцлно. Онцлно гэдэг нь за одоо бид нэр эмнэлэг дээр очиод яаж эрүүл байгаа хэсгийг яаж онцлуулдаг вүлээ? Эко. Одоо эмчэд үзүүлнэ. За эмчэд үзүүлдэг. За. Тэгээд чагнуулж магнуулаад тэгээд тийм. За чагнуулах эмчэд үзүүлдэг. За энэ хоёрыг нэгтэд нь оруулчих. Өөр яадаг лээ? зөвлөгөө өгдөг. Ямар одоо хэрвээ тархин дотор ямар нэгэн асуудал байна уу? Гидсэн дотор нь ямар нэгэн асуудал байна уу гэд энэ чи юугаар үздэг вүлээ? Эсвэл хүүхдүүд үзүүлдэг юм болоо? Би буруу юм асууж байгаа юм болоо? Гэтэ ингээд наадах чинь бодохоор ингээд шууд эход харах гэсэн. Өө яг наадах чинь ахгүй юу? Энийг асуусан юм. Тийм. Би түр эхо гэж хэлчихээ эко гэж хэлээ. Яг тийм шүү. Манай доотлонд бүрийг эко гэдэг байна. Манай гэрийн тентас нэг экоситиг дэлгэрүүлдэг. Би амар утгагүй ярьчлаа. Харин за тэгвэл эмнэлэг дээр очингууд эмчт үзээд, чагнаж үзээд, асуулт асуугаад эсвэл төхөөрөмж ашиглаад, эхоогоор үзээд бид нар шээсний шинжилгээ, тусны шинжилгээ өгдөө штэ тий. Тэгээ эрүүл байгаа хэсгээ тогтоодог штэ. За тэгвэл тэрэн шиг яг бас асуулт асуугаад эхний байдлаар өөрийгөө ямар байгааг мэдчих болно. За надад 3 асуулт байна.
За, эхлэх гуруулаа. За. За, өчигдөр хэдэн цагт унтсан бэ? 12. Өчигдөр зурагтаар баахан хашин шахүзээ тэгээд 12. 12 хүрсэн үү? Үнээл. За, би өчигдөр бас 12 хүрсэн. Би уг нэрт унтдаг байхгүй юу? Гэхдээ өчигдөр тийм шалтгаан байсан. Тэгшээ. Би 11 гэж унтсан. Яг гэвэл би нэр 9-гийн орондоо болдог 10-гийн унтдаг байсан. Энэ удаа даалгавар өгөөг болохоор гэр бүлтэйгээс тоглоом тоглоё тоглоом тоглож байгаа дээж ав юмаа цэвэрлээд ирэхгүй. Тэгээд арай гэж ягаа тэгээд хам тоглолт дуусгачаад унтах гад цагаас 11 болчихсон. За, 12 11 за. 9 10 гэж унтдаг бүгд ховор хаа миний бодлоор. Би 10 цагт унтсан. Тэгсэн чинь гараад ирлээ шүү дээ. Харин хоорохоо гэсэн чинь нэг хүн сууж. Би уул нь манай дүүштэй цэцэрлэгт явдаг болохоор угаасаа эрт босоод явна штэ. Тэгээд нөгөө нэг 9 цагт унтах хэвээр тэгсэн чинь ихийнх нь амар их гэрийн даалгавартай тэгээ аав ээж хоёр бас гэр орноо цэвэрлээд тэгээд дүүнэр бас жоох уцаа болохгүй тэгээд ороо засгаач марцсан. Тэгээд яг ингээ бүгдээрээ юмнуудаа дуусгаад би ер нь хамгийн сүүлд хичээлээ хийж дуусгасан шүү дээ. Гэхдээ өчигдөр бол 10 цагт унтсан. Тий. За, эхний асуултанд бүгдээрээ амжилтаа бүдэрлээ. 12 За, тэгэхээр эрт унтчихэж нөгөө биеийн эрүүл мэнд чинь сайн байх боломжтой шүү дээ, тий. За, сонсогчдод яг одоо гэр бүлийн радио 104.5-ын амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрж байна. Бидний өнөөдрийн зочин бол манай 10 настангууд байгаа. Бид өнөөдөр эрүүл сайн сайхан байх тухай ярилцж байна. Тэгэхээр бид нар бага наснаас ахуулаад энэ эрүүл сайн сайхан байна гэдэг нь зөвхөн биеийн эрүүл мэнд биш шүү. Бас өөр хүчин зүйлс байдаг шүү гэдгийг тодтогч ярилцж байна. За, хоёр дахь асуулт руу орох уу? За, ганц хувьд бид гурав бол эхний онцлогон дээр унчлаа шүү дээ ерөөхдөө. За, хоёр дахь нь өнөөдөр өглөө одоо ээжүүд их хэлдэг дээ. Эрүүл хоол идсэн үү гэдэг. Одоо зөв хүн сэргэлсэн үү гэсэн үг. Одоо удаан хадгалдаг тийм түргэн хоолны бүтээгдэхүүн биш. Эрүүл хоол хүнс идсэн. Өглөөний цай. Та өөрөө Уусан уу? За. Өглөөний цай бол за яг эхнийх нь өглөөний цай уусан уу гэж асууж болж байна л да. Хоёр дахь нь болохоор өглөөний цай чинь эрүүл байсан гэж бодож байна уу гэх. би яар зөвлөө өглөө бас уусгасан тэгээд дараа нь харцаа унгаа таалах гэсэн. За, энийг чи эрүүл хүнс гэж бодож байна уу? Эрүүл гэж бодож байна л да. Гэхдээ хянтуулах гэсэн болохоор эрүүл шахаа. За, хоёулаа адилхан унсаа. Би өнөөдөр өглөө хянтаад байгаа гэсэн. Хоёлаа Тийм, хян болохоор биш болчих чана. Яг л хян чинь удаан боловсруулсан дэлгүүрт ингээ удаан зарагддаг тий. Одоо хадгалах нүүслэгч бодистой учраас бид хоёр сайн биш. За, би өглөөний цай уусан боловч бид хоёр даанч эрүүл ахын шаардлага хангасангүй. бид хоёрыг уучлаарай. Тийм, за. Би өглөө уусгаа тэгээ юу идлээ? За, чи бодож байгаарай. За, асуу. За би штэ өглөө босоод шууд өндөгтэй талах хийсэн. Өндөг гэхээр бас гайг. Өндөг бол бас хямнаас хамаагүй дээр шүү. Гэтэ би шүү ингээд талхад ирэхээс суудсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд яг ингээд урд хям зүсээд бэлдээ тавьсан байсан байхгүй. Тэгэхээр нь шууд авчихсан. Би лав нөөний талхаа штэ нөө шарж идсэн штэ тэгээ шарагдсан. Харин тийм. Бас нарийн хариул талах ч бас асуудал гэдэг байгаа шин. Байнга идэх биш. Гурил болохоор. Тийм, гурил болохоор. Мундаг шүү манайгаар. За, ганц ав сансан уу өглөө юу хийсэн? Өглөө бол ямар тэ жагаадаа өндөг салж гисэн. Өөрөө өндөг салж идлээ. За идсэн баха. За, хөдөлжүүл байнга иддэг л бодчихгүй. Баян өндөг л иддэг лөө. За. Өндөг бол битэрийнхээс хамаагүй дээр тийм ээ. Тий. Сая төгөлдрийг хэлэх гэжсэн. Тэгэлэл. Би сая яг хэлж байгаа ундрмын яг биш ундрмын ганц яг ганц овдыг хэлсэн юм гинт бодогдоо тэгээд мартчихлаа. За. 3 дахь асуулт руу орох уу? Яг ганц овдын үйдсэн байж болох вэ гэж бодож. За, сүүлийн 3 хоногт найзуудтайгаа хамт хөвгөлтэй цагийг өнгөрөөсөн үү? Үгүй. Бодод. Сүүлийн 3 хоног гэсэн үү? Би бүр сүүлийн 3 сар ч өнгөрөв. Би бүр энэ он гараад нэг ч хөвжилдэг. Би ер нь сургууль дээр хамт гоё л идэв шүү дээ. Тийм. Манай тэгвэл нийгмийн эрүүл мэнд нь манай тэгвэл дээрх үргэлж дэмжигдэж. Би нэг оноо авлаа. Багшаа. Ер нь бол нэг их харилцахгүй л агаад одоо нэг англи дээр дандаа шалгалт авч байгаа. Тэрэн дээр улаараа л
Тэгээд харилцагч нэг жоох л харилцаж байгаа. Гэтэ хичээлийн тухайлтаа. Бид нэр хөгжилнө гэвэл зүгээр өглөө хичээлдээ хамт хэлжээд зөв юм авч идэж хөгдөлтөж юм ялж чад. Тэгээ хамт хичээл рүү ороод тэгээ тараа явдаг да. Тэгээ бид нэр нэг сайн хөгжилдөггүй болохоор хөгжилдэхийн тулд ингээд өдөрт 500-аас дээш мөнгө хийж байгаа. Тэгээд удахгүй нэг нь ганцааралтахаар хитүүлээч юм цуглуулсан мөнгөөр юм авч идэж хамт хөгжилдөж байгаа. За. Тэгний төлөвлөж байгаа. Тэгвэл хүмүүс гоё найз нөхдөдтэйгөө гоё хөгжилтэй байх нь бидний нөгөө нийгмийн эрүүл мэндийг ч гэсэн хэмждэг. Хоёр та сая сүүлийн 3 сар хүртэл ингээд сүүлийн 3 сар яг уулзаагүй гэсэн чинь найзтайгаа та ер нь ингээд яг сургуульд хамт явсан найзтайгаа ингээд их ихтэй холбоотой байдаг уу? Тийм ихтэй холбоотой байдаг. Манай ангийн нэг чат ангийн хүүхдүүд байдаг чат нь өдөр заавал дугаардаг шүү дээ. Тийм. Гэтэ том болчоор өдөр болгон бол бичгүй. Би өчтөр хараа унтахаас өмнө найз руугаа битсэн юм байна. Тэгээ тэр хөгжилдөх болж л дээ. Хөгжилдөх бол биш те. Гэтэ багш ингээд сургуулаас зөвхөн ингээд эрдэнэ үнтэй болно гээл хичээл өгөөд яваад байх биш. Бас хажуугаар найз нөхдөйгөө ингээд жоохон ч гэсэн ингээд хамт байгаад гоё яваадах юм бол бас хэрэгтэй. Яг үнэ. Одоо ингээ ээжүүд та хэдийг ингээ төрүүлээд гисэндээ тэгээд ингээ та хэдийг ингээд нялх багт чинь өсгөө том болгох үед хамгийн их ингээд нийгмийн эрүүл мэндийн байдал нь алдагддаг гинэ. Яагаад гэж бодож байна? Яг тэгэл ингээд яг хүүхдээ хайж явж болохгүй ингээд хүүхэдтэй болохоор найз нөхөдтэйгээ уулзах чадахгүй хүүхдээ л асраад байгаа болохоор Яг үнэ. Төгөлдөр бүх хариулт иншлээ манай юм юм бэ? Надад бол нэг ганц хэд юм байна. За. Ээж нар бид нарыг өдөөлтөл өсгсөн. Тэгэхэд ингээд эрүүл мэндийн алдах нь тодорхой. Ингээд биднийгээ бодоод өөрийгөө боддгоо. Хөөх юм. За. Тэгэхээр ингээд одоо эрүүл мэнд нь жоохон муу байгаа гэсэн үг. За. Ер нь бол төрүүлэхтэй ер нь бол өөрийгөө ер нь бол бараг л боддгоо л хата. Одоо штэ одоо бараг шүн унтж байхдаа ингэж байгаа хат миний хүүхэд одоо уйлчих үү яах вэ би юу ийх вэ нэр хитэн цаг сүүг нухлах байлээ өө мартчихлаа гэдэг. За нэвтрүүлэг өндөрлөх цаг маань бол нэлийн төгсөн байгаа. Гэхдээ нэг тийм ойролцоогоор 15 минут хамгийн удаан явцсан. Тийм. Тэгвэл бид дөрөвт гоё тоглох цаг болсон. За. Ундран байсан. За тоглоом тийм харин тоглоод дууссаны дараа энэ ямар эрүүл мэндийг дэмжиж байгааг та гурав хариулна шүү. Заа юу. За. Тоглоом гэж тохоор би бараг болчлоо да. Гэтэ тоглосны дараа л хариулаарай. За. За одоо дөрүүлээ хоорондоо бидээ. За найруулагч маань 10 минут үлдлээ гэж сануулж байна тийм ээ. За одоо дөрүүлээ болохоор бидээ тэр хүнд байдаг хамгийн гоё зүйлийг нь хэлж өгнө. Саяхан нөгөө нэг цагаан сарын өмнөх нэг хэдэн хоног амарсан да. Яг тэрний өмнөх 5 дахь өдөр нь. Яг тэр үед 5 дахь өдрөөс шүү дээ. Яг тэр 5 дахь өдөр манай ангийнхан ингээд амар цөөх хүүхэд ирсэн. Амар нэг 20 за нэг дээддэл 20 хүүхэд. Тэгээд бүгд ингээд тойр сууж агаад ингээд эхлээд нэг хүүхэд боцоож агаад ингээд тэр хүүхэдтэй ингээд тойроо суудсан байгаа бүх хүүхдүүд ингээд тэр хүүхдийг сайн талаар нь магтаад тэгээд тэр хүүхэд яг нэг хүүхэд сонгоод тэр хүүхэд нь босоод магтуулаа яваадсан. За өнөөдөр дөрүлээ бидээ гой сайхан үг хэлдэг тоглоом тоглоё заа юу. За бодохгүй шууд хэлэх юм байна уу? За алсуу бодно гинэ. Хинээс эхлэх юм. Манай төгөлдөр эхэлчих юм уу? Гэвь хэнийг магтаж эхэлэх. Өө тий надаас эхэлчих юм уу? Тэрнээс эхэлэх. Тий би эрүүл мэндэ дэмжүүлье. За. Тэрнээс ингээ. За тий. За гэлзүүлэхгүй бол дөрүлээ амжихгүй. Жохон бодоод. Өө тий амжихгүй шүү. За тайл. Ганц ud гэлзүүлэх юм уу? Ганц ud гэлзүүлэх зэрэгтэй байна. За. За багш бол сайхан сэтгэлтэй. Тэгээд эрүүл мэндээ сайн боддог. За баярлаа. За төгөлдөр бол ингээд одоо юмыг хийхдээ сайн. Тэгээд одоо эрүүл мэндээ жоохон сайн анхаардаг. Тэгээд жоохон биднийг хөгжөөж инээлгдэг. За тэр бол үнэн баха. За алсуу болохоор өөдөөс дандаа инээмсгэл түнтэй мэдлдэг.
Yeah. Тэгээд юмыг сайхнаар багтаж авдаг. Тийм шүү. За би гэлзүүлчих. За манай алсуу болохоор маш их хөөрхөн үзэсгэлэнтэй. За тэгээд дээрэс нь манай алсуу биднийг ингээд дандаа халамжилж кэрлдэг, тусалдаг, дэмждэг. Тэгээд Хам цугууд бол мик өртүүлж өгдөг. Яг зөв хам цухаар нэг хөрхөн микрофоны нүртэл ингээ ойртуулж өгдөг. Маш гоё зантай. Манай төгөлдөр бол маш ухаалаг хөө. Гоё хичээлдээ сургуультай дуртай, хичээлээ хийх сонирхолтой, хичээлдээ бас санаа зовдөг гоё үүрэг хариуцлагатай хүүхэд гэж боддог. Жишээлбэл өнөөдөр нэвтрүүлэгт орохдоо хичээлээсээ чөлөө авдаг өдөр байхгүй юу? Тэгсэн чи эхний 2 цаг дээр нь суучаад ирсэн байвал нь яах вэ? Тийм хичээлдээ хариуцлагатай ханддаг сайн хүү байгаа. Манай ганц сууд бол бас маш хөөрхөн гоё нийл ягаан өнгөн туртай. Тийш. Тэрний өөртөө нийл ягаан өнгө. Тийм өөрт нь маш гоё зөөгдөг. За тэгээ манай ганц суудын хамгийн супер зүйл нь юу гэж? Ном уншдаг. Тэгээд олон зүйл туршиж үздэг. Нэг дугаар дээр нэг юм дэлбэлж, нэг туршиж байгаа дэлбэлсэн гэдэг чинь ганц сууд илүү. Ундран байсан. За илүү зүйл ярих цаг байхгүй нөхөлдрөө. За одоо манай хоёр хэлж. Хин их лөө. За алсаа эхэлж. Ганц сууд бол ер нь ирчээд бид нартай дандаа гоё яриа өрнөдөг. Тэгээд ер нь алаа юм хөрхөн. За багш бол ер нь бол бидний эрүүл мэндийг дэмжиж бид нартай гоё бидний яриаг ер нь бол гайгүй дэжгүй засдаг. Тэгээд бид нартай амар гоё харилцдаг. Төгөлдөр болохоор шатартай амар сайн. Тэгээд ер нь бол хичээлдээ ер нь бол дандаа яадаг гэж бодчих. Нэг сайн сурдаг гэж амжилттай сурдаг тий. За төгөлдөр. Багшаас эхэлчихье. Багш бол ингээд бидрэг бол намайг бол ингээд эртээ ууралсан нот хийсэн байгаад намайг тийг нуушаа шууд намайг ингээд дарагдах гад ингээд ягаад ууралсан ингээд асуугаад намайг ингээд яг хамгийн гоё яргацсан хүн бол багш. Тэгээд багш амар тийм сэтгэл зүйдээр бол амар гоё дэмжлэг өгдөг. Тэгээд ганц сууд болохоор маттай амар сайн. Тэгээд хичээлдээ сайн гэж боддог. Тэгээд яг алсуу болохоор ингээд хамгийн кэрлдэг гэдэг яг үнэн. Тэгээ орж ирэхээр л ингээд шууд багшиг орж ирэхээр шууд ирээлдэгдэн шүү дээ. Тийм гоё халуунлаа. Гоё мэнчилгээ өгдөг тийм үү? Тэгээ ундран байсан бол ундран дээр магт хам зөндөө орчлоо. Харин тий. Одоо ундрам өнөдөр марцсан. За. Ундран байсан бол би ганц нэг хамгийн гаргадаг зааныг хэлсэн. Тэр нь бол сониуч. Сониуч тий. Яг үнэ. За ингээд энэ зүйлийг ингээд сонсон чинь юу өөрчлөгдөж байна? Сэтгэл, мэдрэмж. За. Сэтгэл зүй. За. Эрүүл мэнд. За. Өөрийнхөө хариулж нийгмийн эрүүл мэнд төлөө тэр нууных цаан тий. За. Нийгэм тэгээ сэтгэл зүй хоёр л тахарл гэж орж ирж. Тий, хариулт нь мөн. Гэхдээ чи ингээ яг хин нэгэн чиний гой сайн зүйлсийг чин сэтгэлээсээ хуваалцаад чамд хэлэх үед ямар мэдрэмж төрсөн юм бэ? Ер нь бол амар гоё магтуулах ер нь гоё шүү дээ. Гэхдээ ингээ хаяа магтуулахаар ичээд. Тэгдэг тий. За. Тэгэхээр надад татансаг юм шиг санагддаг. Татансах юм шиг. Сайн татансаад тэгээд ингээд сайн найзлах гэсэн утга болж ирж байна. За алсууд ямар мэдрэмж төрсөн? Бид гурав чиний сайн зүйлийг хаалцсан чинь. Ер нь бол татансахтай амар ойрцсон. За. Яваасаа татна үсттэй. Тэгэхээр энэ бол нөгөө бидний яриад байгаа сэтгэл санаа буюу сэтгэл зүй бас нийгмийн эрүүл мэндийг ингээд дэмжиж өгч болдог байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийг ингээд сайжруулах зүйл бас байж болж байгаа. Миний бодлоор ингээд яг хоёр хүн сэтгэлээсээ ярилцж ийн гэхэд энэ бол сэтгэл зүйн эрүүл мэнд зөндөө олон эсвэл дөрвөлээ ярилцж байгаа болохоор энэ бол нийгмийн их гэж бодож ийн зөв үү? Байж болно. Тийм. За. Тэг яг хоёр хүн ярилцж байгаад нийгмийн эрүүл мэндэд орох уу? Байж болно. Яагаад гэвэл тэр хүн чинь харилцаа үүсгэж байгаа юм чинь. За, одоо тэгвэл нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө хамгийн сүүлийн асуулт асууя тийх үү? За. Олон асуулт асуухаар ядарч байна манайхаа. Таасын уулын 3 асуулт гэсэн. Харин тэгсэн чинь цаг дуусах. Сайн хэдүүлээ саний асуултанд хэдэн минут ирчүү? Харин тий. За,
Одоо тэгвэл чи өөрийнхөө эрүүл мэндэд анхаарай гэвэл юунд анхаарах юм бэ? Яг аль хэсэгт нь анхаарах юм бол нөгөө бүгдээрээ нийлээд. Нийгэм. За. Яагаад тэгж чадсан юм бэ? Ягаад гэвэл та маш чухал хүмүүсээ олохыг дуулдаг зүйл нь нийгэм гэсэн болохоор Тийм үү. За. миний яриултыг төхөлчлээ. Чи өөрийнхөө хувьд гэвэл Тэгээ ер нь бол та бол бидний нөөний дутагдтал нийгэм гэсэн штэ. мартдаг гэсэн хүмүүс. Тийм мартдаг. Тэгээд бид нэр одоо ер нь нийгэмдээ нөгөө нэг бусдтай харилцахтай юу? тийм бусдтай ярилцахтаа ингээд нөгөө нэг сайн болчих юм бол 100% болно. За. Тэгтээ төвлөрөл өөрийнхөө хувьд. Тэгээ нийгмийн эрүүл мэнд. Тийм үү. Яагаад гэвэл ингээд бусадтай гоё харилцаатай л ингээд байх юм бол баяр хөөртэй байна. Баяр хөөртэй байхаар ч бус эрүүл мэндэд нь бас дэмжигдэнэ гэж бодож байна. За одоо миний хувьд болохоор хамгийн их анхаарах гэж хичээдэг зүйл бол сэтгэл хөдлөлөө удирдах. Одоо ч гэсэн энэ хамгийн их зөв байж ирсэн. Яагаад тэгэхээр миний хувьд бас ер нь төрөлхийн шинж чанар маань амар хурдан уурладаг, хурдан баярлдаг. Тэгэхээр энэ хүмүүс чинь ингээд ямар нэгэн зүйл ингээд таагүй зүйл болох үед болохгүй ингээд бүтлгүүтх юм аа. Тийш дээ нөгөө inside out яваханд яг тэгдэж шүү. Тийм амар хурдан уурлах гэдэг баггүй юу. Тэгэхээр энэ хурдан уурлах байгаа байдлыг зохицуулна, менеж хийн гэдэг бол миний хувьд одоо ч гэсэн суралцж байгаа зүйл баггүй юу. Тийм болохоор энэндээ анхаарах нь миний хувьд чухал байгаа. Тэгэх юм бол биеийн эрүүл мэнд тунд ажгүй анхаарч байгаа. Эмнэлэгт үзүүлнэ, тэ витамин уун, эрүүл хооллох гэж хичээдэг. Тэгтээ хэцүү. Хэцүү нь бол юм баха. Үнэ. Тэгээ таны ярьсан худлаа гэж байгаа юм шиг хэлчихлээ. Зүгээр. За өнөөдөр хүмүүс соёлтой джентльмен залуу байна манай төгөл төр. За ингэ бодохоор яг өөр дээрээ гэж байгаа штэ. Тэгэхээр чи өөр дээрээ яг аль эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Өөр дээр бол би яг одоо тийм байн гурлахаа бэлхэл хэрэгтэй гэдгийг л засмаар байгаа. Зохицуулцармаар байгаа гэж юу? За одоо маш товчхон нэг хариулах боломж байна. Хэрвээ эрүүл байе гэвэл ямар 3 дадал зуршлыг бий болгож болох вэ? За хин нэгнийг хариултыг сонсоод дуусгая. Ганц нэг л хүнийг. Орж ирж байна тэгэхээр нэгийг ч хэлж бол. Юу гэсэн Эрүүл байе гэвэл ямар 3 дадлыг бид нар өдөр болгон хийдэг болох хэрэгтэй. Хүмүүстэй л ер нь гоё харьцдаг. За, Ер хүмүүстэй нь гоё олон найзуудтай байхад л ер нь болох гоё байх. Хүмүүс дасгал хөдөлгөөн хийх. дасгал хөдөлгөөн хийх. Тэгээд одоо хүмүүсээ зотонсох. Хүмүүстэй татансах. За минийх болохоор өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг одоо чагнах, сонсох, бусдад хаваалцах. За Эмчиг. тийм. За энэ бүх зүйл нийлээд таны эрүүл сайн сайхан амьдралд нөлөөлдөг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээ эрүүл сайн сайхан байх нь хэний гарт байгаа л хинээс хамаарах бол Надмын өөрөөс хамаарна. өөрөөс хамаарна. За тэгвэл эрүүл сайн сайхан гарт байдал бидний гарт байгаа шүү гэж хэлээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Ирсэн та гуравтаа баярлалаа. Баярлалаа. Амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлж байна. Та үргэлжлүүлэн гэр бүлийн радио 104.5 та хамт байгаараа түр баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр.